Үзэгдэх зүйл болон үзэгч хоёрын хоорондох харилцан хамааралд хэлснээр энэхүү ертөнц бий болдог. Үзэгч болон үзэгдэх зүйл нэгдэх тэрхүү агшинд мэдрэгдэх дээд аз жаргал бол дээд сэтгэлийн мөн чанар. Тиймээс энэхүү цэвэр туршлага мэдрэмжийн мөн чанарыг Брахман хэмээн нэрлэдэг. Васиста энэхүү өгүүлв. Өөрийн мөн чанарыг үл мэдэн хязгаарлагдсан учраас өөрийгөө сэтгэл хэмээн эндүүрээд би өөрөө нь ертөнцийн юмсад автан бохирддог. Гэвч тэрхүү би жинхэнэ мөн чанартаас ирэх үедээ мунхаг төрөгдлөөсөө гарч танин мэдхүүг эргүүлэн олж авдаг. Тэр үед сэтгэл бие махбод дээр өндөр дээрээс харж байгаа мэтэр хардаг. Биеийг эрхтнүүдийн нэгдэл цуглуулга төдий гэдгийг танин мэдснээр бие махбодын ухамсараас ангиж ирж гэгээрэлд хүрдэг. Оршин буй бүх зүйл бол ердөөл туршлага, хуримтлуулагч болон туршлага хоёрын хоорондох харилцааны тэлэлт. Тэрхүү туршлага бол үнэхээр өөрийнхөө баяслын цэнгэл. Энэ бол цэвэр туршлага өөрөө юм. Тиймээс үүнийг үнэмлэхүү Брахман гэж нэрлэдэг. Энэхүү цэвэр туршлага нь юмстай харьцах үед үүсдэг тэрхүү баясал нь мунхаг хүнд бол ертөнцийн шунал, харин мэргэн хүнд бол чөлөөлөлт болдог. Энэхүү цэвэр туршлага нь хязгааргүй бид төвлөрөхөд чөлөөлөлт болж харин гадаад юмсад хандхад хүлээс болдог. Гэвч өөртөө орших үедээ энэ нь чөлөөлөлт. Энэхүү туршлага нь элэгдэл, хорогдол, сониуч зангаас ангид байх үед чөлөөлөлт болдог. Ийм туршлага нь субъект, объект буюу би бас юмс гэсэн харилцаанаас хүртэл ангиж ирэх үед ертөнцийн үзэгдэл бүхэлдээ зогсдог. Тэр үед турья ухамсар буюу сэрүүн байх үеийн гүн нойр ухамсарт амар амгалан үүсдэг. Рама дараах хандлагыг баримталснаар чи тэнгэрлэг бэлэг оюуныг олж өөрийгөө танин мэдхүүд барттай орших болно. Би бол огторгүй. Би бол нар. Би бол зүг, чиг бүхэн. Дээр болон доор. Би бол тэнгэр. Би бол чөтгөр. Би бол бүх оршихуй. Би бол харанхуй. Би бол газар дэлхий, далай тэнгис гэх мэт. Би бол тоос шороо, салхи, гал болон энэ бүх ертөнц. Би хаа сайгүй оршдог. Надаас өөр зүйл хэрхэн байх вүлээ? Ийм хандлагыг оршоож чи баяр баясгалан ба уй гашуугаас ангижрах болно. Дараах хоёр хандлага хоёулаа чөлөөлтөнд хөтэлдэг. Нэг нь би бол туйлын нарийн бөгөөд хязгааргүй мөн чанар. Нөгөө нь би бол бүх зүйл, бүх оршихуй мөн гэх хандлага. Би гэдэгт хандах өөр нэг хандлага байдаг. Энэ бол би бол энэ бие махбод гэх хандлага. Энэ эцэс зөксгөлгүй зовлонгийн их үсвэр. Тиймээс Рама эдгээр гурван хандлагыг бүгдийг нь орхиж цэвэр ухамсар болон үлд. Хүлээс болон чөлөөлөлт гэх энэхүү хоёр хийсвэр хуурмаг ойлголтыг орхиж энд гэгээрсэн амьдралаар амьдр. Тэнгэрт ч, газарт ч, хамгийн оронд ч чөлөөлөлт гэж үгүй. Чөлөөлөлт гэдэг нь ердөөл цэвэр сэтгэл өөрийгөө зөв танин мэдэх юм. Сэтгэл болон би гэх үзэл эго хоёрын аль нэг нь үгүй болоход нөгөө нь ч үгүй болдог. Тиймээс хүлээс болон чөлөөлтийн тухай бодлыг тээхийн оронд бүх хүсэл шунлыг орхиж мэргэн ухаан болон үл шунах сэтгэлээр дамжуулан сэтгэлийг намжаа. Хэрв би чөлөөлөгдөх болтугай гэх хүсэл хүртэл төрөх аваас сэтгэл дахин сэргэж бусад ойлголтуудыг агуулсан сэтгэл нь бие махбодыг бүтээдэг. Тэгээд би үүнийг хийж байна. Би үүнийг таалж байна. Би үүнийг мэдэж байна
гэх мэт бусад ойлголтууд урган гардаг. Эдгээр бүх ойлголтууд нь зэрэглээ мэт бодит бус юм. 21-ний мэдлэг өндөрлөөд 22. Адуус амьтдын дундад ч үргэлж гэгээрсэн оюун ухаантан байдаг бол тэнгэрүүдийн дундад ч мунхаг сэтгэлтэй хүмүүс байдаг. Сэтгэлийн мөн чанар болох тэрхүү түгээмэл бид бүх зүйлээр хаа сайгүй бүх арга замаар үргэлж оршин байдаг. Басиста ийхүү үргэлжлүүлэв. Өсөл шуналгүй, найдвар, үгүй болсон хүн бүх ертөнцийг тугалын хөлийн мөр мэт хамгийн өндөр уулыг тайрсан модны хожуул мэт огторгуйг жижиг хайрцаг мэт гурван ертөнцийг өвсний эрмэг мэт үздэг. Үннийг мэдгч нь хамгийн үзэсгэлэнтэй эмгтэй хүртэл зурсан зураг мэт хардаг. Энэ бол үнэн юм. Учир нь тэд хоёулаа адилхан бие махбодоос, шороо, ус гэх мэтээс бүтсэн байдаг. Үннийг ийхүү үзэхэд эзэмших хүсэл зүрх сэтгэлд төрөхгүй. Амраг хайртай хүнээ бодон сэтгэл нь авсан эмэгтэй гэрийн ажлаа хийж байхдаа ч сэтгэл нь түүндээ байдаг шиг гэгээрсэн мэргэн хүн ухамсар нь үнэнд баттай орсон хэвээр энэ ертөнцид амьдардаг. Эдгээр хоёр тохиолдолд хинч тэрхүү байдлыг нь сарниулж чадахгүй буюу эмэгтэйд амрагийг нь мэргэн хүнд үнэнийг нь мартуулж үл чадна. Рама орчлон ертөнцид ийм чөлөөлөгдсөн оршихуй маш олон байдаг. Тэдний зарим нь мэргэд, зарим нь хаад, зарим нь одод болон гариг мэт гэлэлзэж, зарим нь тэнгэр байхад, зарим нь чөтгөр байдаг. Ай Рама, өт хорхоо, шавжнуудын дунд ч чөлөөлөгдсөн оршихуй бий. Тэнгэрүүдийн дунд ч мунхаг тэнгүүд бий. Би өөрөө нь бүх зүйлд байдаг. Энэ нь хаа сайгүй үргэлж бүх арга замаар оршдог. Тэрхүү биел цорын ганц эзэн бөгөөд бүх тэнгэрлэг оршихуй. Юмсийн дотор хоосон чанар огторгуй байдаг шиг хоосон чанар дотор ч бодит чанар оршдог. Буруу мэд санагдсан зүйлч нэгтлэн үзвэл зөв болж харагддаг. Хүмүүс нүгдлийн үр дагавраас айсандаа л журамтай байдаг. Бодит бус зүйлч бодит зүйлд хөтэлдэг. Огторгуй буюу хоосон чанарыг бясалгах нь дээд үнэнд хүргэдэг. Байхгүй зүйл нь цаг хугацаа, орон зай нөлөөгөөр бий болдог. Нөгөө талаар хүчрхэг бөгөөд бат бүх харагддаг зүйлч өөрийн мөхөлдөө хүрдэг. Ийхүү үннийг таньж Рама баяр баясгалан болон уй гашуу, гомдол болон үүнд зууралдахаа боль. Хуурамч нь бодит мэд, бодит нь хуурамч мэд харагддаг. Тиймээс найдвар болон найдваргүй байдлыг орхиж төвлөрч тэгш амгаланд хүрэхтэн. Рама энэ ертөнцид чөлөөлөлт үргэлж хаасайгүй ойрхон байдаг. Жанака хаан шиг амьд ахуйда өөрийгөө танин мэдэж чөлөөлтөд хүрсэн тоолж баршгүй олон оршихуй энэ ертөнцид байсаар ирсэн. Тиймээс чи одоо энд чөлөөлөгдөн. Альва зүйлд огт зууралдахгүй байснараа дотоод амар амгаланг олохыг чөлөөлөлт гэв. Бие махбод оршин байсан ч үгүй байсан ч энэ нь боломжтой. Бүх хамаарлаас ангижирсан хүн л чөлөөлөгдсөн нэгэн. Хүн энэхүү чөлөөлөлтөд хүрэхийн тулд мэргэн ухаантайгаар ухаалгаар хичээх хэрэгтэй. Хичээж чармаахгүй хүн тугалын хөлийн мөрийг ч алхаж чадахгүй. Тиймээс Рама сүнслэг баатарлаг чанар зөв хичээл зүтгэл гаргаж өөрийгөө танин мэдэх
зөв эрэл хайгуулаар өөрийгөө танин мэдхүн төгс байдалд хүрэхийн төлөө тэмцэв. Ийхүү тэмцэж буй хүний хувьд бүх ертөнц тугалын хөлийн мөр мэт өчүүхэн бөгөөд амархан туулах зүйл шиг санагдах болно.